Хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 10 дугаар хэсэг. Арын байшингийн эмэгтэй намайг унтсан хэмээн бодов бол та. Хажуугаар минь хэвтэн байснаа өрөөнөөс гараад явчихлаа. Би чухам л энэ мөчийг хүлээж байсан болохоор шалуухан гэгч нь өндөгөөд өвчтө хөлөнчирсээр цонхрууган гидэж очив. Тэгээд аяархан нээлээ. Хэрвээ хаалгаар гарах гэвэл тэр намайг харж гаж мэднэ. Тийм болохоор тэгж азаа үзэх гэлгүй зүгээр л энэ цонхоор нь доошоо үсэрсэн дээр. Ингээд би цонхоор дөнгөж нэг хөлөн давуулан байтал өрөөний хаалга сэв хитл нэгдэж арын байшингийн эмэгтэй орж ирлээ. Тэрээр намайг харамгацсан чи хайчих гэж байгаа юм хэмээн шивнэж асуув. Би огтхон жиргэлзэж бодож төвдлгүйгээр доошоо үсэрлээ. Ардхан талд минь надад чамд үзүүлэх юм байна гэхүүх сонсогдсон чи би эргэж харсангүй. Зүгээр л харанхуй дундуур хөл нүцгэн доош уруудан хазагнан гүйсээр. Үдэгтэл ашгүй ёстол сохор азар гэхүү нэг машин гарч ирээд хажуухан дээрээ зогсчихлоо. Тэгснэн жолооч нь цонхон хагас буулгаад "Үүшээ төрөө мөн үү? Үүр цах болоогүй байхад хаашаа гитлээ яраав вэ? Нэр машин чинь жалга руу орчихсон байхыг харсан юм байна" гэж хэллээ. Өнөө мө Суумга эмээгийн автобус баазад ажилдаг том хүү яг мөн. Бэж ом хомгөл арын суудлал руу нороод суучихлаа. Ямар нэг таагүй юм болоо юу? Хот руу явах яаралтай хэрэг гараа юу? Гэж түүнийг асуухт нь би "Тийм ээ, намайг жаахан төхүүлээ төхөж" гэж ээрж гацсан байж хэлж дөнгөлөө. Ингээд ашгүй машин хөдөллөө. Эцэст нь би хагас дутуу тайвширч аваад машин засмал зам руу орохын өмнөхөн арын цонхоор хальтхан эргэж харав. Тэгээд өөрийн ирэхгүй аг засгийн зочлоо. Нүмгэн цагаан даашинцтай тасгар сарвуутай арын байшингийн эмэгтэй машины араас гүйн байхаж. Өөрт чинь үзүүлэх юм байна гэх үгс алс тэр тэгээс сонсогдох шиг. Өөр цайж байлаа. Амьдардаг орон сууцныхан гадаа ирмэгцэн би сая л нэг өөр дээрэн эргэн ирж байгаагаа мэдэрлээ. Цуслан дээр очсон эхний өдрөөс эхлээд азгүй явдлууд тохиолдож, ухаан санааг ааж алдаж эхэлсэн болол та. Эцэст нь тэр газраас ёстой л нэг жолоор мулдарч хөл нүцгэнч болдгоо байрныхаа гадаа ирж чадлаа. Өнөөх гочоо өвөгийн автобус баазад ажилдаг том хүү ёстой хайнга тулдаал намайг хөл нүцгэн таваргаж яваг анзаараагүй байх. Хэрвээ миний байр байдлыг арай илүү хянамгай анзаарч харсан бол олон долоон юм асууж шалгаагаад гай болох байсан дамжиггүй. Одоо бол би болж өнгөрсөн зүйлийг ярих нь байтугай өөрөн өөртөө ч сайн тайлбарлаж чадхааргүй нөхцөлд байна. Би цаглаган шатаар өгсөж гэрийнхэн үүдэн дээр бай. Энэ дээрээ ямар азар хаалгаа кодоор нэгддэг болгосон юм хэмээн өөрийн эрэхгүй ол зурглаа. Хэрвээ түлхүүр эргүүлж нэгддэг байсан бол цуслангийнхаа байшингаас гудлаач авч амжаагүй над шиг хүн гэртэн орж чадахгүй балрах байж. Ингээд би гэртэн орж хэрмэгцэн хамгийн дөрөнд угаалгын өрөөндөн орж бүлийн шүршүрд ор зогслоо. Өөрийн гэр орон гэдэг энэ хорвоо дээр байдаг хамгийн аюулагүй жинхэнэ амар амгалан бүрдсэн бурхны сүм гэлтэй. Сэтгэл санаа аажмаар тайвширч байна. Гэвч үүнтэй зэрэгцээд хөл толгон өвдөлт эргэн ирлээ. Ванны том алчуураар биеийн арчинган гэрд байдаг эмийн хайрцгаа нээж тэндээс өвчин амдах юм олж аваад
хоёрыг давхарлан уув. Тэгээд шуудхан л оронд орж хэвтлээ. Жаахан ч гэсэн тог хийж үйл толгойн өвдөлтөөс салж яваад болж өнгөрсөн зүйлсийн учрыг олж ажил амьдралаа зэгцлэх болно гэмээн өөртөө хэллээ. Унтаж босонгуудаа бэйд хөнгөн цэвэрхэн гутал хувцас өмсөд гэрээсэн гарав. Хамгийн ойрхоны хувийн эмнэлэг рүү орж хөлөөн үзүүлээд анхан шатны эмчилгээ хийлгэв. Дараа нь шинэ удаас худалдаж аваад дугаараа сэргээлглээ. Тэгмэгцэн юун түрүүнд зоргиогийн гар утас руу залгах тухай бодол төрсөн ч жаахан эргэлзэв. Өмнө нь түүн рүү залгахад яагаад ч мөнөөх арын байшингийн муу ёрын эмэгтэйтэй холбогдчихсон. Энэ удаа дахиад тийм зүйл болохыг хэн баг гэв? Ингээд би юу хийхээ мэдэхгүй шийдэж ядан байснаа эцсийн зоргиогийн ажлын газар руу залгалаа. Тэр нь ч зөв болов. Зоргио үнэхээр осолд орсон гэх бөгөөд одоо эмнэлэгт байгаа гинэ. Би ч хаана ямар эмнэлэгт хэвдэж байгааг нь нарийн сайн мэдэж яваад шуудхан тийшээ зүгэллээ. Зоргио маань хамгийн сүүлд надад туслахаар явж угаад ав тосолд орчихож. Мөнөөх ёрын эмэгтэн хэлж байсан үгс үнэхээр л үнэн байх нь тэр. Нэг талынх нь хөл, гар, бас хідэн хаврыг хугарсан гэх бөгөөд толгойдоо нилээд хүчтэй дөргөлд авсан гинэ. Хэдийгээр ухаан орсон ч байс хийгээд л унтах, ухаан балардах байдалд оржгаад угаач. Би болж өнгөрсөн зүйлсийн талаар илүү нарийн тодорхой мэдхийг хүссэн ч эхнэр нь надтай ярилцахыг хүссэнгүй. Нөхөр надад туслах гэж яваад ийм харамсалтай байдалд орсон болохоор тэр намайг буруутгаж байгаа бол л та. Мэдээж зоргиогийн эхнэрийн энэ байдлыг буруутгах аргагүй. Ингээд би ердөө л совилогчаас багсагхан мэдээлэл олж аваад эмнэлгээс гарлаа. Машина лагерийн жалганд аваачаад гацаачихсан болохоор нааш цаашаа явхад нэм бэрхтээ. Ядаж явхад тэр бүр такси олдоод байхгүй нь бүр нэг цугал дөрмөр. Хэдийгээр машин ажиллагын газруудтай холбогдоод машинаа гаргаж болгоч мөнөх арын байшингийн эмэгтэн машины араас гүйж үйсэн нүдэнд харагдаж дахиад тийшээ зүглэн гэхээс яс хавталцсан. Ингээд би ямар тач удсныхан хайлтын самбар дээрээ түрээсийн автомашин гэсэн утга оруулаад хайх товчийг дарлаа. Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой.